Hey guys, намайг Сарал гэдэг. Өнөөдрийн сэдвээр би та бүхэндээ Америкийн ихтэй сургуулиуд хэсгэд ямар материалууд хэрэгтэй вэ гэдэг тухай ярь. Юуны өмнө миний тухай 3 факт. 1. Би Америкийн 10 гаруй ихтэй сургуулиуд руу эсрэг материалуудаа явуулаад хилхэн тавьсан. 2. Би эзэн сургуулиудаас University of Michigan буюу Мичиганы их сургуулийг сонгосон. 3. University of Michigan-ын Америкийнхаа улсын сургуулиудаас номер 1-т ордог бөгөөд дэлхийн шилдэг сургуулиудад 18 жагсдаг. За ингээд өнөөдрийнхөө ярих сэдвийг эхлүүлцгээе. Номер 1. SAT. SAT-ийн чиний англи болон математикийн төвшин шалгалт бөгөөд 50% нь англи хэл дээр 50% нь математик дээр. Морин хуурын 2 чавтас. SAT subject test. SAT subject test нь чиний хүссэн сэдвээр өгч бодлого төвшин тогтоох шалгалт юм. Монгол ёс 3. TOEFL болон IELTS чиний англи хэлний чин чадварыг тогтоох шалгалт. 4 дахь зорилго болон өөрийгөө тодорхойлсон эссе. 5 хошуу мал. Сургуулиас шаардсан нэмэлт эссе. Номер 6. 2 ахлах ангийн чин багшийн чин бичиж өгөх хэрэгтэй тодорхойлолтууд. 7 хоног. Сургуулийн менежер чин бичиж явуулах хэрэгтэй тодорхойлолт. 4 зүг. 8 зохис. Дүнгийн хуулбар. Үүнийг чин бас сургуулийн менежер чин явуулна. Монголын 9 цагаан төг. Common application website-д оруулах хэрэгтэй мэдээлэлүүд. Азтай 10. Эсэлтийн материалуудаа явуулах хураамж. Ерөнхийдөө төлбөр. За, энэ бичлэг тусалсан гэдэгт найдаа. Тэгээд та бүхэндээ дараагийнхаа бичлэгээр хэрхэн шалгалтандаа бэлтгэх үү, хэрхэн багш нарынхаа тодорхойлолтыг бичүүлэх үү, хэрхэн дүнгээ дээшлүүлэх үү гэх мэтлэн олон зөвлөгөөгөөр уулзцгаая. Bye. За, тэг амжилт.